Hello. За сайн байцгаана уу бүгдээрээ энэ өдрийн мэд хүргэе. Харин тийм ээ жүжигчин юм а тий. Окей. За өнөөдөр чи одоо 10 сарын 3 өдөр хоног байхгүй. Өнөөдөр уг нь бол ажлын өдөр тэгээд гадуур гарч явна гэсэн ямар ч төлөвлөгөөгүй байсан. Тэгээд Ариунбат эрт тарж ирээд бид нэр хөдөө явж гин. Махны төрөлцсөн дэлгүүр байгаад байгаа байхгүй юу? Тийшээ очиж мах авах гэж байгаа. Одоо яг л 2 сарын өмнө бид нэг үхрийн гуй авсан байхгүй юу? Тэр мах нь ер нь бол нэг 2 сар арай хүрэхгүй би тэгэд идэж угаа дууссан. Дэлгүүрээс авахаас бол хамаагүй хямд. Гэхдээ нэг авж байгаагийн жоохон ахиухан авах шаардлагатай болдог. Тэгээ бид хоёр хөлдөөгч авсан. Тэгээ тэр хөлдөөгчөндөө сайхан янзлаад, хуваагаад, жижиг болгоод хоол ундандаа хийхэд айгу зүгээр юм байлээ. Одоо болохоор ер нь жоохон өвлийн идэж маягийн байдлаар бэлдэх гэж байгаа. Би онлайнаас харсан чинь төрөл бүрийн үхрийн мах, дахианы мах, гахааны мах, өндөг, үхрийн хийлмэл нэг тиймэрхүү дөө ер нь мах болон дайвар бүтээгдэхүүнүүд зардаг тийм том дэлгүүр юм шиг байлээ. Анх удаага би тэд очих гэж байна. За сайн уу. Миний үзэлцэн ингээд сандал дээрээ суугаад явж байна. Маха авчаад ирэх зорилго байна. Тэгээ цаг хэд болж байгаагаас хамаарат бид 3 Costco орж бас хүнсээ цуглуулах төлөвлөгөө бол байна. За өчигдөр бичлэг эхлүүлснээс хойш ингээ маргааш өглөөнд болсон байна. Бид 3 өчигдөр гэрээсээ гараад 100 гаруй км машинаар махны дэлгүүр рүү очсон. Авчаад эргэж ирээд махнуудаа гэртээ орхичоод тэгээд буцаж Costco орж хүнсээ цуглуулчаад тэгээд орой ирсэн. Хүнсээ янзлаад тэгээд хөлдөөгчөндөө махнуудаа янзлж хийгээд мах чанж идчихээ тэгээд унтаад тагсан байхгүй. Ягаад тэгэхээр амар ядарсан. Бүр айгүй хол замыг туулсан. Наашаа цаашаа ингээл байнга яваал. Тийм болохоор өчигдөр авсан юмнуудаа ерөөсөө үзүүлж чадаагүй. Тэгээд өнөөдөр би үзүүлэх гээд энэ баримтнуудаа урдаа тавьсан байж гин. Махны дэлгүүрт очсон чинь нэг тийм хөдөө за нэг манай нөхөр болохоор бүр баг гэж хэлээд илээ. Баг гэж нэг юм жижигхэн нэг хідэн байшингууд ингээд тосгон шиг гэх юм уу тийм байралтай байд юм байл л дээ. Тэгээ тэнцэн нь болохоор яваад орсон жижигвтер ер нь бол дэлгүүр байгаа байхгүй юу. Бид 3 оронгуутлаа мах авсан юм а гэдгсэн чинь Ариунбатыг цаашаа хөлдөөгч рүүгээ дагуулад орсон. Тэгээ нэг юм халаад ч гэх юм уу нэг юм ариутгалын маягийн хувцс өмсөө цаашаа нь орсон. Тэгээ би тэнд юу байгааг бол хараагүй мэдгүй. Гэхдээ ямар ч зэн бүр амар том хөлдөөгч байна гэсэн. Тэгээд ингээд том үхэр мөхрээрээ гуй муяраа ингээд өлгөөгдсөн байд юм шиг байгаа юм. Би бол төсөөлөхдөө нэг тийм айгүй том л хөргүүр гэж төсөөлөд байгаа юм. 3 үхрийн гуй авсан. Манайх авсан, манай хүргэн ахих, манай хадам хич. LB-ийн $6 гэж байгаа байхгүй юу? 1 кг нь би тооны машинаар бодож утсан $13 гаруй болж исэн. 103 LB тэгээ $619 болсон юм байна. 45 гаруй килограмм мах гэсэн үг. Costco ороод үхрийн мах зүгээр хажуугаар нь явж байхдаа нэр хэд байна гэд харсан байхгүй юу? $27 гэж илээ. Тэгэхээр яг бидний авснаас бол 2 дахин үнэтэй байгаа байхгүй юу? Сэрүүлэг дуурж байна. Би нэрээ ойрын үед юу хийгээд байгаа? Талхыг сураад байгаа. Тэгээд гэртээ талх аваагүй нэлийн удаж байна. Энэ болохоор миний өчигдрийн хийж тавиад өнөө өглөө жигнсэн талх байна. Өнөөдөр шинэ талх барьж байгаа. Би нэрээ найтан хөрөнгөний талх хийж сураад нэлийн хөрхөн 3-4 сар болж байна. Тэрний өмнө болохоор нөгөө хуурай дороожоор талх хийж сурж исэн. Тэгээд ер нь талх аваагүй бас хөрхөн удаж байна. Дороо ээж нэг 6 сар мар болсон баг шүү. За тэгээ сонирхож ивэл 3 гойны үн болохоор нэг мах нь $641, 2 тун нь $561, тэгээ $620 гэдэг юм 3 янзын үхрийн мах байна. Бид хоёр тэгээд бас үхрийн хил авсан. Нэг нь $16, нөгөөх нь $13 гэж байгаа юм байна. Тэгээд тэднийх бас дахиатай юм билээ. 30 ширхтээ өндөг нь $12 гэдэг бид хоёр 2 сэтг өндөг авсан $24 гээд. Тэгээ нийт төлбөр нь $1876 болсон байна. Costco-гоос би тэд болохоор $177 тийм авсан байна. Дахианы гуй авсан $25-оор 3.4 хийлээсэн шүү. Ихэнх нь бол ногоо тэгээ жимс сүүс бүтээгдэхүүн гэсэн юм 3 төрлийн бүтээгдэхүүнүүд л ерөнхийдөө авсан юм байна. Түрүү жил яг 24 оны 10 сард
би нэг товчхон Costco-гийн бичлэг хийжсэн билээ. Тэрнтэйгээ бас нэг жоохон харьцуулах боломж гарах юм болов уу гэж бодоод байна л та. За энэ органик банан гэдэг энэ ч амар том органик яг муу юм уу биш юм уу мэдэхгүй. 3.49. Амтад чинжүү ийм том 6 ширхэг нь $7.99 юм байна. Ингээ харах юм бол нэлээд том. Алим $9.99 болсон юм байна. Жин нь 2.7 кг. 510 г блюбери юм байна. 10.99. Помидор 5.99 юм байна. 1 кг 2 жирхэг крем чиз 13.49 юм байна. 500 г масл 5.69. 300 г салаатны навч $5. 1.6 кг кимчи 10.99. 600 г бор мөг 5.99. 1.3 кг киви 12.50. Энэ жимс 5.49. 1.5 литртэй сүү $6 юм байна. Тэг бараг 3-4 хил байж магадгүй нэлийн том цавлгаатай луун байдгийн $8 юм байна. 1 кг ийм том хяам байна. Энэ 11.50. 3 ширхэг өгөрцөө $4. 900 г-тай энэ хин гэдэг үлээ. Зүкини. Хулуу илүү хаш үлээ эн чинь. $7 юм байна. За тэгэхээр бидний авсан хүнс бол нэг иймэрхүү байна. Тэгээ нийтдээ ийм дүн болсон байна. Ер нь Монголд ч гэсэн адилхан шүү дээ. Намар ингээд ургацын үеэр ирэхлээр гоё шинэ ногоонууд, шинэ жимснүүд энэ төр үнэн хямдраад ирдэг яг адилхан. Энд чинь бол зуны уйлрал ялангуяа нөгөө бери төрлийн жимснүүд аюу сайн хямдарчдаг. Тэгээ одоо ингээ хүүтрээд өвөл олоод ирэхлээр нэлийн үнэтэй болоод ирдэг. Тэгээд бас нэг юм авсан юм байна. Тэрийг үзүүлье. Манай хүү нэрээ нөгөө нэг бор хоолнд ороод хэлсэн байгаа байхгүй юу? Нэг нь 90 г, тэгээ 24 ширхтээ $17 байсан. Орцсон айгу сайн юм билээ. Дандаа органик жимсээрээ зөвхөн байгаа байхгүй юу? Манай хүү нэр нэг гэдэг юм сорчоод байгаа штэ ерөөсөө. Ингээл тургаал гэдэг. За нэг тиймэрхүү дүү байна да. Би энэ бичлэгийг 2-3 хоногийн өмнө оруулсан байхгүй юу? Би хамгийн анх постлохдоо комент бичиж болохгүйгээр оруулсан байлээ 20-30 л үзэлттэй байдаг байхгүй юу? Гэхдээ яг тэгэл өөрийгөө ютубер гэж хөөрөл бичлэгнүүд оруулаад идэв. Гой юмнууд бичсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ бичлэгнүүд маань сонирхолтой байж чадах юм болов яах юм бол би уг нь ингээ бичлэг оруулахдаа гоё энэ бичлэг дээр байсан шигээ гоё ингээл гоё янзлал барил оруулмаар юм л та. Гэтэ яг үнэн хэрэгтэй ингээд бичлэгний төлөө нүрээ бодож нөгөө хувцас өмсөх жоохон боломж алга. Өдөр цаг агаар гайгүй нартай болохоор нэг 2-3 цагийн үед бид хоёр гадаа гарна. Хүнсний худалдаа авалтууд иймэрхүү байлаа. Тэгээд зөндөө олон гоё махтай болцсон юм чин эднэраараа янз янзын гоё хаалнууд хийж идээд дээжтэй. Нөө Австралид байдаг хүмүүс чин хоньны мах амар гоё мах сайтай гэж тэгдэг штэ. Тэрэн шиг Калгаригийн мах бас ер нь нэлийн алдартай юм билээ. Айгу сайн чанартай гоё амттай гэд. Тэгээд бид бүр махныхын намтанд нь орцсон амар гоё зөөлхөн. За тэгээд хүнсний цуглуулалт нэг иймэрхүү дүү байлаа. Тэгээд өчтөр та хэдийг дагуулж яваад дэлгүүр хошоонуудаа харуулъя гэсэн чинь үнэхээр чадахгүй байна өө. Хүүхдээ аавн хажуугаар нь тэргээд төрн нэтрээ. Тэгэл эн тэнд очиод камер гаргаж ирээл бичиж тахаар чинь бас чимаа зоох юм аа. Тэгээд ч ер нь бичлэг хийгээгүй ингээд нэг хэсэг хайчглаар ингээд нөгөөх рүүгээ буцаж очих гэж бас нэлээд хэсэг юм болох юм шиг байна. Тэгээ дандаа ингээ мартчихад идэг. За үг алдаж өхөр холдлоо. Өхрийн махаж ханж иднэ. Баяртай.